Ер нь бол 24 мега төсөл бол их томоохон өртөгтэй. Дандаа ийм барилга байгууламж зам гэсэн ангил руу явсан иргэдийн дэд бүтцийг сайжруулах тал руугаа одоохон төслүүд харагдаж байна. Зүгээр ер нь бол энэ авах гэж байгаа зээлийн их усүр санхүүжилт дараа нь манай Монгол Улсын эдийн засгийн байж байгаа асуудлыг хэрэхэд хоёр асуудлыг бас та нар бас дахиж анхаарч үзээрэй. Нэгдүгээрт хэтэрхий олон байна. Хэтэрхий том төслүүд олон байна шүү. Бүгдээрээ тал талдаа яваад тэлээд унчих вэ. Бид нар ч одоо ажиллах хүчний хомсдолд орцсон. Хоёрдугаарт ажилгүйдэл ядуурл ихсэх шинжтэй байна. Гаднаас олго валютын орлого орж ирэх боломжгүй болж байна. Валютын нөөц багасж байна. Уул уурхайн бүтээгдэхүүний үн буурж ийнэ гэсэн энэ асуудал дээр бол 24 мега төсөл гэдэг бол хэтэрхий их ачаалалж өгөөд бүтээмж буураад тархах магадaltaй байна шүү гэдгийг бас хэлье. Хоёрдугаарт ерөөсөө энэ мега төслүүдийн нэг гол нь тэр дэд бүтцийг сайжруулахаас гадна нэг том үндсэн зорилго бол тухайн улсынхаа аж ахуй нэгж иргэдийг ажилтаа орлоготой болгох асуудал байдаг. Тийм учраас энэ төслүүдийг аль болох Монгол Улсынхаа одоо аж ахуй нэгжүүдэд чадамжинд нь тааруулж инженерчлээд хуваарлж өгөөрөө. Ингэж одоо тэр аж ахуй нэгжүүдийг чадварчлуулах, бэхжүүлэх дараагийн төслүүдэд ашиглан шүү. Ингэж эдийн засгийн эргэлт мөнгө нь дотроо үлдэн шүү. Гуравдугаарт ерөөсөө энэ иргэдийг ажилтаа орлоготой болгох өөрийнхөө одоо боломжиндөө тулгуурсан ажилтаа орлоготой болохгүй бол нэг хэсэг нь хэд чинээлэг болчоод маш өндөр стандарт тавиад явдаг. Нөгөө хэсэг нь огт ажилгүй орлогогүй чирэгдээд явдаг. Тийм учраас яг энэ дундчийн стандартууд руу чиглүүлээд ажилгүйдлийг бууруулах бодлогоодыг бас хамж явуулаач. Нийслэл хотод одоо бол бас амьдрал бол төдийлөн сайн биш байна шүү дээ. Ажлын байр бол одоо төр хэтэрхий олон ажлын байр олгож байгаа л гэдэг. Өнөөдөр бид нар буцаага цөөлнөл гэж ярьж байна. Гэтэл энэ том ажил олгогч чинь бүтээмжтэй ажиллаад цөөрүүлээд ирэхлээр ажилгүйдэл их хандлагатай. Тийм учраас олон улсад байдаг бага стандартаар өөрсдөө хөдөлмөр эрхлэх боломж нөхцлүүдийг нь бас манай Улаанбаатар хотынхан маань бодож аль болох олон иргэдэг ажилтаа болгох тал дээр анхаараач. Дөрөвдүгээрт ерөөсөө энэ стандартын асуудлуудыг хэтэрхий олон улсын жишглүү бас явуулах буруу. Нөгөө орлогодоо таарсан стандарт гэдэг асуудал явж байгаа. Тийм учраас мэдээж нийтлэг одоо эрх ашиг хамгаалагдах учиртай. Тэгэхээр бидний одоо дундаж орлого таарсан байдлаар хүмүүс хөдөлмөр эрхлэлтэнд орох стандартыг хангах тэр бодлогыг та нар бас барьж ажиллаарай гэж ингэж хүсэж байна.